Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь улс орныг хөгжил, цаашлаад эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ хүрээнд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 2024 онд хөнгөлөлтөө зээлийг олгох төсөл сонгож шалгаруулах хорооны хурал үргэлжилж байна. Энэ жилийн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлтөө зээл авах хүсэлтэй аж ахуйн нэгж байгууллагын төсөл нь салбар бүрд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор инновац нэвтрүүлсэн нь онцлог. Төсөл сонгон шалгаруулах хорооны хурлын шатанд 9.5 тэрбум төгрөгийн хүсэлт бүхий 46 төсөл хилцэгдэж байна. Харин тэнцсэн төслүүдэд нийтдээ 7.5 тэрбум төгрөгийн зээл олгоно. Нийтдээ нэг энэ оны 39.8 тэрбум төгрөгийн хүсэл бүрдсэн. За энэ дээр энэ бол мэдээж иргэн төлөлт дээрээс нь бусад одоо аймагуд болон төслөөс ингээд их усэр бүрдүүлсэн. Энэ дотроо жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх сангийн иргэн төлөлтийн хувьд жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих нэг зээл. Нөгөө нь болохоор загвар хошоодыг дэмжих. За нөгөөх нь үндэсний хангамжийг сайжруулахтай холбоотойгоор жимсний аж ахуйг дэмжих. За дээрэс нь мөн зөвгийн кластерыг дэмжих гэсэн ийм чиглэлүүдээр одоо энэ оны үед сонгон шалгаруулах хурал болно. Өнөөдрийн хувьд болохоор иргэн төлөлтөө санхүүжүүлэхийн их усрыг одоо хилцэх юм хурал болж байна. Зээлийн одоо хүссэн хэмжээ бол харилцан адилгүй байгаа. За өнөөдөр бол 20-с 300 хүртэлх сая төгрөгийн зээлүүдийг олгохоор одоо ажиллаж байна. За энэ жилийн нэг онцлог гэх юм бол одоо зээл хүсэгч аж ахуйн нэгжүүдийн салбаруудад нэлээд өргөжсөн байгаа. За энэ жил шинээр бол хүүхдийн хоолт, тэжээл, цэвэр ус, за модон бүтээгдэхүүн ч гэдэг юм уу ийм шинэ одоо салбаруудыг дэмжихээр орж ирсэн байна. Жишээлбэл дуударлан уламжлалт ёс заншлыг орчин үеийн хэм маягтай хослуулан үйлдвэрлэл эрхэлдэг. Харин төсөлд хамрагдан санхүүжилт авч чадвал олон давуу тал бий болох тухай ингэж ярьлаа. Сарда жишээлбэл 200-аас 500 ширхэг цацал буюу амны халбах сэрэ үйлдвэж уралдаг байсан бол үүний 3 дахин нэмэгдүүлэх боломжтой. Дээрэс нь 3 дахин нэмэгдүүлсний дээрээс үнэ нь харцангуй одоо хямдрах бас боломжтой. Өнгө үзэмж орц сарцын найрлага чанар бас сайжрах зэргийн ийм бодит үр дүнгууд гарах боломжтой юм а. Жил ирэх тусам жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлтөө зээл авах төсөл чанаржиж байгааг хурлын үеэр онцлсон. Тиймээс дотооддоо үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд энэ төрлийн санхүүжилтийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь чухал байна.